Сайн байцгаана уу? За, өнөөдрийн влог маань ямар учиртай влог вэ гэхээр би одоо клипний зураг авалтанд орох гэж байгаа. Тэгээд ер нь бол зураг авалтын арт яг юу болдог вэ? Зураг авалтын явцаас хуваалцсан влог болгож байна. Би одоо зураг авалтынхаа газар руу явах гэж байна. Хувцсанараа бэлтжээд гэрээсээ гараад ирсэн чинь мөндөр ороод тэгээд бороо ороод ээж гин. Өнөөдөр бол 6 сарын 1-ний өдөр. Тэгээд ховтой хүн бороо-ноор гэж бодвол яг гараад ирсэн чи яг би чамд хайртай киноны 2 дугаар анги нэдэн штэ. Тэрний юм мэдрэмжийг өгсөн. Амар гоё чиг үнэртэй. Ойрт ингэж ер нь бороо орсон мэдрэмжийг би энэ 100 баснаас хойш юусоо мэдрээгүй явж исэн. Тэгж чаад өнөөдөр өстө хаг мэдэрлээ. Тэгээд үсээ амлцсан байсан болохоор намайг гарч яхад ээж маань шүхрээ аав гэд шүхэр өгсөн. Тэгээд үсээ ашгүй амжилттай аюулгүй аварч гарч чадлаа. Тэгээд одоо зураг авалтын газар руугаа явцгаая. За зураг авалтынхаа газар ирчихлээ. За энд манай ах нар ингэж сууцгааж байна. За тэгээд дутхгүй хэлэх бах та. Дутхгүй л зэ. 蓝牙模式。 За манай партнер бит хоёрын зураг авалтын хэсэг дууссан байгаа. Одоо мэдээж дуучныхаа зураг авалтын хэсэг эхэлсэн байна. Мэдээж сарын тэмдэг маань ирсэн учраас өвдөлттэй байгаа. Яг эхний үе шатууд дээр минийх нэлээ өвдөлттэй байдаг учраас өөрийгөө хайрлаад дулаахан явахын тулд ингээд зүүчихсэн байна. Нилээ нэмэртэй аюу гой өвчин намдаж өгч байгаа юм шиг санагдаж байгаа. Инээс бараг салахгүй хаа. Сая бол нэлээд гой зураг авалтын хэсгүүд болсон. Одоо клип маань ямар гарах нь вэ гэдэгт тогтлоод байна. Гурван бүдүүн хамтлагийг сонсдог байсан. Тэгээд одоо ингээд боддоор нь хараад үзэхэд маш гоё ах нар шиг санагдаж байна. Тэгээд надад л таалагдчихна, стайк таалагдж. Тэм нөө манай партнерын найз охин нь ирсэн нөө үзчихсэн болохоор дурлалт хосон олж тоглож болохоор жоохон эвгүй байлаа. Тэ зүгээрээ ягаад тэгэхээр бидний мэрэгжил учраас тэгээд найз охин нь ч гэсэн ойлгож байгаад бас айгүй их баярлсан. Ер нь л урлагийн хүмүүсийн хар гэрийн хүмүүс нь одоо айгүй сайн ойлгож дэмждэг байхад л ер нь болчих юм шиг санагдаж байна. Тэгээд гоё байна. Мэдээж ус өдрөө ус уцгаая. ASMR хийцгаая. Амцагс байна. Амстай хамбаа. Би мейкап өөрөө хийсэн. Зүгээр л натурал өдөр тутмын энгийн бодолтой хийсэн гэсэн үг. За тэгээд одоо хэд болж байгаа лээ. 22 цаг өнгөрчихсөн явж байсан. 10 цаг өнгөрчихсөн явж байсан. Тэгээд жоох эртхэн очиж харж амрах хэрэгтэй байгаа.
ажлын дэглэмд орсон байгаа учраас жоохон өнөөдөр жоохон ядарлаа. Тэгээд гэрийнхэн маань унтж байгаа учраас чимээгүй ирж байна. Тэгээ өнөөдөр жоохон халтуурны влог болчихлоо. Гэхдээ дараагийн зураг авалтууд дээр илүү их